Сайн байцгаана үзэгчтэй, сайн байцгаана дорногоочдаа. Дорногоо телевизийн D подкастын шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарын зочдыг маань одоо ямар хүмүүс оролцох болоо гэж үзэгчид маань хүлээдэг болсон байлээ. Бичиж байна. Одоо манай нэвтрүүлэгт бас оролцъё гэж маш олон хүмүүс ханддаг болсонд талархлаа илэрхийлж байна. Ивент итгэгчтэй мөн талархлаа илэрхийлж байна. За ингээд өнөөдрийн зочдтой танилцуулъя. За манай дорногоочуд бас ихэнх нь мэдж байгаа болов уу гэж бодож байна. Өсчин гоо засалч буюу одоо энэ те гоо сайхны салбарт гэх юм уу да. Одоо сүүлийн 10 жилийн амьдралаа зориулж яваа ийм одоо сайхан гэр бүлийн төлөөллийг өнөөдрийнхээ одоо зочид болгоод урин оролцуулж байна. Тэгээд урилгыг маань хүлээж авсан дүлгөөнөдүүдээ хонгоруудуудаа баярлалаа. За тэгээд албан ёсоороос танилцуулъя те. За тэгэхээр сураа салоныг үүсгэн байгуулдаг буюу одоо байгуулагч Дорногов аймгийн ар шандад үйл ажиллагаа явуулдаг. За тату артист гэж байгаа. Манай дүлгөөн төгөлдөр нэйл артист хонгор зул. Ийм одоо мэрэгчлээ хүмүүс байгаа. За мөн одоо хонгороогийн хувьд гэх юм бол 2022 оны Дубайд зохиогдсон Brilliant World Cup буюу дэлхийн аваргын Гран При шагналт байгаа. Тэгээд бас баяр хүргье. Тэгээ хэдийгээр одоо 1-2 жил өнгөрсөн ч гэсэн нөгөө нэг тасралтгүй тэмцээн уралдаанд одоо сүүлийн жилүүдэд бол явж байгаа. Тэгээд нөгөө хураагцаар өнөөдөр л одоо бас хамтдаа орох боломж олдчихэ. Тэгээд хамгийн сүүлийн сонь сайхнаас ярилцлага эхлэе гэж бодож байна. За манай хоёр бол саяхан Камбожид болсон Аз номхон далайн бүсийн өсчин гоо засалчдын наадамд одоо амжилттай оролцоод ирсэн. Ялангуяа одоо шүүгчээр буюу чиглүүлэгчээр оролцсон гэсэн. За энэ талаараа сонь сайхнаас одоо хамгийн том сонь сайхнаас эхлэе гэж бодож байна. Түнх сая 10 сарын 15-16-ны өдрүүдэд Камбож улсад Аз номхон далайн бүсийн өсчин гоо сайханчдын 28 дугаар их наадам болсон. Тэгээ энэ наадамд манай Монгол улсын баг 38 хүний бүрэлдэхүүнтэй явсан. 23 оролцогч, 8 шүүгч, тэгээд бусад одоо зураглаач, орчуулагч гэсэн баг бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд манай улсын баг ерөөдөө маш амжилттай яваад ирсэн л дээ. Тэгээ миний хувьд бол энэ тэмцээнд шивэсний шүүгч чиглүүлэгчээр оролцсон. Хонгороогийн хувьд болохоор хумсны шүүгч чиглүүлэгчээр оролцоод ирсэн байна. Яа, одоо нөгөө нэг тэмцээн уралдаанаас дээшлээд те шүүгчээр одоо олон улсын хэмжээнд оролцдог болсон байна. Тэгээд ер нь одоо энэ шүүгч болохын тулд маш олон шалгуур, шаардлага, тэмцээн уралдаан ингээд зөндөө олон ийм одоо шат дамжлагыг давж ээж энэ наадам болвол одоо шүүгчээр ажилласан байхаа гэж бодож байна. Хонгороогийн хувьд одоо бас энэ хумсны шүүгч чиглүүлэгчээр ажилласан гэсэн үг тий. Тэгэхээр ер нь одоо энэ дэлхийн чиг хандлага хаашаа явж байна? Ер нь одоо бас шүүгчээр анх удаа ажил уу? Сонь сайхнаас яриа. Тийм, ер нь бол одоо ингээд өөрөө тэмцээнд оролцоод тий явдаг, өөрийнхөө төлөө ингээд явдаг байсан бол одоо нэг тэмцээнд орж байгаа хүүхдүүдэд чиглүүлээд за ингэдэж шүү, тэгдэж шүү гэд чиглүүлээд тэгээ дээрэс нь одоо нөгөө хийж байгаа зүйлийг одоо зааж зөвлөөд тийм ээ. Тэгээ бусад ингээ орны хүүхдүүдийн хийж байгаа зүйлсүүдийг хараад ингээ явах бол маш сайхан байсан. Яагаад тэгэхээр нэг өмнө нь өөрөө болохоор ингээл яна гэж явдаг байсан тийм. Тэгээд сая явхад бол надад бол үнэхээр амар сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр ингээд хүүхдүүдийн хийж байгаа юмнуудыг ингээ харангуут л ингэж болох нь ш. Энэ яасан хөөрхий эцсийн ч гэдэг юм ингээд нэг сонирхол талаасаа илүү харсан. Тэг гоё өвөрмөц юм бэлээ. Өөрөө оролцохоос илүү өөр. Тэгээд хүүхдүүдтэй хүртэл санаа зовоод яана гэж оролцож байгаа хүмүүстэй тий. Тэгээд нэлээд олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм да. Аз номхон далайн гэхээр мэдээж одоо маш олон улс оролцсон. Тий, Аз номхон далайн бүсийн бүх улсууд оролцож байгаа шүү. За тэгвэл шүүгч болсон сонь сайхан гэвэл юм байна. За тэгэхээр та хоёрын хувьд одоо гэр бүлийн хоёр тэгээ залуу хүмүүс мөртлөө яг энэ гоо сайхны салбарт л одоо ажиллаж штэ тий. Хүнийг одоо гой сайхан болгодог. За энэ шивэсний хувьд гэх юм бол шивэс гээд тус тусынхаа одоо яагаад энэ ажлыг эрхлэх болсон энэ гоё юм жижиг сторигоо үзэгчдэд хуваалцаж төлгөөний хувьд одоо энэ шивэс буюу тату артист гэж байгаа тий. Одоо ер нь яагаад сонирхох болов манай дорноговчууд тий бас говьд ирж ажиллаж амьдарч байгаа манай хүргэн штэ тий. Тэгээд ер нь хэр одоо шивэсний талаар мэдлэг мэдээлэлтэй болж байна. Энэ өөрөө чиний одоо ажил мэргэжлийн хувьд одоо ялгаатай илүү онцлогтой давуу тал гэвч юу гэж хэлэх болоо. Ягаад энэ чиглэлээр ажиллах болсон тий? Энэ чиглэлээр ажиллах болсон санамсаргүй. Чин зүгээр миний ихлэ хобби байсан. Тэгээл нэг мэтгэд л яг амьдрал дээр гарах нас болцсон байхгүй.
хүүхдүүд байж байгаа ингээ хүндгүү шилжиж байгаа тийм нэг шилжилтийн үе байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ер нь би яг юу хийж чадах вэ юм бэ гэдэг ингээ мөнгө олох гэдэг байна да. Тэгээд тэгсэн чинь хамгийн сайн хийж чаддаг юм бол энэ л байсан байхгүй. Тэгээл ерөөсөө яг амьдралаа залгуулах хамгийн ихний юу болсон ер нь бол надад түлхэж болж өгсөн. Тэгээд энэгээр явж байгаа нэг мэдхэд л яалтчвал ингээл миний амьдралыг л одоо авч явж байгаа л миний яг үнцэн ажил болсон байсан байхгүй. Тэс би ч өөр шаал өөр мэрэгчлээ шүү дээ. Ямар өргөжтэй лээ? Чи их зүг гэр бүл судлаач шүү дээ. Гэр бүл судлаач аа? Тэгэхээр чинь шал өөрөө үстэй. Тэгээ одоо тасралтгүй хэдэн жил ажиллаж байна? Тасралтгүй одоо энд чинь би 6 7 жил ажиллаж байна. Тий, яг тасралтгүйгээр. Яг өмнө хоббины хугацаа нь бол нөгөө нэг яг ажил болгоогүй зүгээр хийжсэн хугацаа бол нэлээ урт байгаа. Яг ингээд офс дээрээ суугаад яг ингээд төчөг ажиллаж байгаа нь бол 6 7 жил болж байна одоо. За хонгорогийн хувьд Би ч бас их сонин яг өөрийгөө олох гээд янз янз юм дэх яадаг байла. Тэгээд өчнөө сургалтад амжаанд ингээд суугаад аль нь илүү надад гоё те мэдрэмж өгөх бол арай илүү чадах бол гэж явж исэн. Тэгээд 9 шидийн суусан. Тэгээд сүүлдээ яг маникюрын сургалтанд суугаад үзсэн чинь их гоё санагдаа. Тэгээд би өөрөө ч энэ ер нь нөгөө дизайнер болох аим сонирхолтой. Багаасаа юм ойдог, зурдаг тийм хөгжсөн. Тэгээд хараахан чадаагүй. Тэгээд тэгсэн чинь одоо хумсан дээр тэрийгэ гаргаа яваад байгаа юм бол гэж боддоо ш. Улам ингээл дуртай, хайртай, дуртай тэмүүлж ингэж хийж байгаа болохоор ерөнхийдөө яг өөрийгөө олцсон юм болов гэж боддог доо. За хоёулаа сонирхол хобби нэгтэй нөгөө нэг ажил нь хамт одоо сонирхол нь нэг болохоор маш их бас амжилттай ажиллаад байгаа болов уу гэж яг нэг талаас харахаар яг тэгж харагддаг тий. Та хоёрын хувьд одоо өнгөрсөн хугацаанд бол тодорхой төвчний үйлчлүүлэгчтэй болсон бах. Ер нь ингээд хамтдаа ажиллахын гоё нь юу вэ? Хамтдаа ажиллахын гоё. Одоо хамт бас сугаалдаг байх шиг үү тий. Ер нь мэдгүй надад бүх юм дээр л амар гоё санагддаг шүү дээ. Яа тэгэхээр хамт ингээл бүх мэдрэмжүүдээ авч идэг гэх юм уу. Ядчил одоо нөгөө хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл дээр ч юм уу би бидэд юм болоо туслаад өгчдөг. За ингээл одоо ядарлаа гэхэд нэр ядарч гинөө чи ядарч гинөө гэл би нэг за өлсөж гинөө гэл. Тэгэхэд ингээ нөгөө хүмүүс одоо манай үйлчлүүлэгч нар ч юм уу хүнлэнгийн хүмүүс ч юм уу те битэрээ дэмждэг хүмүүс айгүй их тийм комент хэлдэг аахгүй юу. Та хоёр ингээ амар гоё юм аа гэл бүх юм нь ингээл яг ил хамтдаа нэг зүгт гэл. Тэгээ ер нь ингээ нөгөө бусад гэр бүлүүдийг ажиглаад хараадах нөгөө тус тустай хоёр талтай ажил хийж байгаа хүмүүс чинь ингээд нөгөө ажил дээрээ болсон процессор ч юм уу те тэндээсээ авсан мэдрэмжээ гэртээ ирээд ингээд явах бас ойлголцоход хоёр талд ивгүй шүү дээ те. Бас заримдаа ингээл стресс гаргана ч гэдэм үү те. Тэрээ чи ингээд битэр ил гаргаа ичж байгаа байхгүй юу? Тэр нэг дор тэртээ тэргөө өлсөж гин хамт өлсөж гин ядарч гин гэл тэгэл баярлахаараа хамт баярлал ер нь бол гоё шүү дээ. Тэгээ бас дээрээс нь нөгөө тэмцээн уралдаанд явхад одоо сүүлийн жилүүдэд би бинийгээ хөгжүүлээд хамт яваад байгаа харагдаад байгаа. Тэгээ энэ нь одоо бас тэр болон одоо ийм энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст ийм ховорхон л ийм тохиол юм шиг харагддаг л та. Тэгээд хамтдаа ингээ гэр бүлийн хоёр тэмцээн уралдаанд оролцоод явах их гоё байдаг бах тийм. Хонгороод л ер нь хамгийн их гоё байдаг. Тийм надад ч ер нь амар гоё байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо ингээл тэмцээн уралдаанд явхад бол манай нөхөр одоо ингээл миний ард талд те ингээл тусалж дэмжээл ингээл бүх юмыг зохицуулаад явж идэг хүн байсан бол ирээд би ингээд хараа ийм гоё байлаа гэж ингээл хэлэхээр яг ингээд 100% биш. Тэгээ яг ажил дээрээ мэдэрдэг мэдрэмж шигээл адилхан ингээд хамт яваад ингээд ирэнгүүт ядчил нэг ингээд гадаад нэг гоё юм хараж тэнгүүт өө хараа тэрийг хараа гоё юм байна гэж яг мэдрэмж тухайн цаг үед нь хуваалцаж чадчихин тий. Тийм яг ингээд хамтдаа мэдэрч авч байгаа нь илүү гоё. Тэгээ дээрэс нь өөр өөрсдийнхөө тус тусынхаа салбарт ингээд хөгжөөд тийм ээ олон улсын хүмүүс ямар байд юм бэ? За бид нар хаана явж байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө одоо юу тутмаг байна? Одоо харилцааны хувьд хүртэл аюул хэм сурж штэ. Ер нь бол гадаа дотоодын хүмүүстэй харьцаад ирэхээр бид нар ер нь яг ямар хандлагатай байдаг юм бэ? Яаж болохгүй юм бэ ч гэдэг юм уу те. Ер нь бол их юм сурж байгаа. Тэгээд дээрэс нөгөө нэг хамтдаа сурж мэдээд, хамтдаа хөгжөөд тийм ээ бүх мэдрэмжээ хамт аваа явж байгаа нь бол үнэхээр аз жаргалтай байгаа надад бол. Баярлалаа.
Ер нь одоо тэмцээн уралдаанд орохын давуу тал нь яг юу юм бэ? Зөвхөн ажиллаа хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд түлхүү тэмцээн уралдаанд ороод харагдчихээн л та. Тэгэхээр нөгөө Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа хүмүүс те зөвхөн ур чадварын хувьд илүү гэдэг юм те энэ хандлага өөрөө бас нэг жоохон одоо өөрчлөгдөж байгаа. Тий нэг хот хөдөө гэсэн юм ялгаа байдаг гэсэн бол одоо миний хажуу сууж байгаа энэ одоо нэг гэр бүлийн төлөөлөл мөртлөө одоо Азийн наадам шүүгчээр ажилласан байх жишээний гээд ингээд аваад үзэхээр та хоёр манаас тэмцээн уралдаанд яагаад ингээд оролцоод одоо шүүгчийн төвшөнд хүртэл ингээд явах болвоо. Энэ өөрөө ямар процесс шалгууруудыг давжээж өнөөдрийн одоо энэ одоо амжилтанд хүрсэн те. Энийг мэдээж яг ялгааг нь хүмүүс айгүйх хараасаа гэж бодд юм л да. Та хоёр энэ дээр бас өөртөө явж байгаа болохоор хэлэх зүйл их байдаг болов уу гэж бодож байна. Хот хөдөөгийн гэдэг. За түрүүний хамгийн ихний ярьсан одоо юу гэдэг чадвартай хүмүүс хотод байдаг ч юм уу те. Энэ тал дээр ярьж үзэх юм. Энэ тал дээр одоо авч ярих юм бол бид хоёр ажлын гараага бол хотод эхэлсэн байдаг. Би өөрөө хотыг. Тэгээд энд ирсэн. Тэнгүүд л энэ хот хөдөөгийн гэдэг ямар ч ялгаа одоо залуу хүмүүсийн хувьд бол байхгүй болж байгаа байхгүй. Одоо манай үеэс эхлээд ч юм уу. Хаана боломж байна? Хаана тайван орчин ажиллах нөхцөл боломжинд байна. Яг тийшээгээ залуучууд түлхүү ингээд одоо зөвхөн хотод байна, заавал ингээд төв газар нь байна гэд ингээд өөрсдөө ингээд дарамт учруулад байхгүйгээр аль болох суул чөлөөтэй байдлыг илэрхийлдэг болсон байна. Тэгэхээр одоо ингээд Монгол Улсын 21 аймагт дандаа ингээд гадна дотноос ч ирсэн, хотоос ч ирсэн залуучууд ус хийж бүтээгээ байж байгаа залуучууд зөндөө байна. Тэгэхээр одоо бол яг энэ цаг үед бол тэр хот хөдөөгийн ялгаа бол баг байхгүй болсон бахаа л гэж бодож шүү дээ. Тийм тэгээ ер нь бол нөгөө хийж байгаа зүйлдээ эзэн болоод тэрнийхэн төлөө одоо зүтгээд ирэхээр ер нь бол юунд ч одоо баригдах тийм зүйл байдаг юм байна гэдгийг л аягүй их мэдэрч байна. Одоо тэгээ дээрээс нь сошиалыг чухал шүү дээ. Аягүй гоё юм нээлттэй болсон шүү дээ. Одоо наад захын жишээлбэл зөвхөн одоо мэрэгжлийн хувьд техникийн мэдтгэл болсон байх юм бол бичлэг үзээд энэ материалыг ингээ хэрэглээд ийм гоё болох боломжтой байна гэдгийг хараад тэгээ ерөнхийдөө ингээ судалгаа хийгээд өөрөө хөгжих гэсэн хүсэл эрмэлзэл байх юм бол ер нь бол цаашаа явцдаг юм шиг санагдаж байгаа шүү. Тэгээ дээрээс нөгөө тууштай хичээх одоо хичээнэ гэдэг чинь ямарваа нэгэн мундаг багш дээр очиод ч гэдэг юм уу те одоо юу гэдэг нь заавал одоо үнэтэй зүйл ингээд аваад ч юм уу хийж байгаа зүйл биш. Өөрт байгаа одоо боломж болцоогоороо өөрийнхөө яг нөхцөл байдалд одоо уялдаж те хийж байгаа зүйлдээ аль болох өөрийгөө дайчилж эрэлхийлж яавал болох уу гэдэг зүйлийг болохгүй нөө биш. Яаж энийг болох уу гэдэг талаараа ингээд одоо суугаад одоо бид нар чинь ер нь бол ерөнхийдөө ингээд айгүйх нөгөө хүмүүс хараад хэлдэг байхгүй. Ёо өстө нэр ийм ажлыг бол хийж чадахгүй босоол цухтагаал гүйчмээр юм ч гэдэг юм уу нэг тийм ярьдаг. Тийм биш ингээд өөрөө яг тэрэндээ төвлөрөөд суугаад хичээгээд ингээд олон тавтан хийгээд байх юм бол тэр болдог. Нэг хийж үзчихэл одоо болохгүй юм байна гэд ингээд хайчих юм бол ерөнхийдөө угаасаа болохгүй шүү дээ. Болохгүй гэд байвал тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо бит хоёрын өдөө болтол явсан зүйл нь яг энэ зан чанар бас давмгай байт юм болов уу гэж боддог шүү. Тэмцээн уралдаан болгоноос нэг зүйлийг сурч мэдэж ирээд тий болон билүүх ажилдаа сайжруулад явж байгаа. Тэмцээнд орно гэдэг чинь ерөнхийдөө яг тухайн өөрийнхөө мэрэгжлийнхаа хувьд одоо шинэлэг зүйлүүд тий шин техник одоо юу гэдэг чиг хандлага тий ядчил өнгөний мэдрэмж хүртэл өөрчлөгддөг. Тэгэл одоо манай нөхрийн хувьд хүртэл одоо ингээл материал нь өөрчлөгдөж чинь шинжлэгдэж чинь гэдэг юм уу те арай нэг хийх арга барил өөрчлөгдөж чинь гол нь энийг анханаас нөгөө суурай зөв тавьсан байна л гэдэг зөв болж байгаа хгүй. Тэгвэл хараал кимэн гэл ерөнхийдөө заавал ингээд мэрэгжлийн хувьд биш ч гэсэн харилцааны хувьд одоо хүмүүсийн хандлагын хувьд ч гэдэг юм өөрсдөө хүнд яаж одоо тий ойлгуулах вэ биеийн хилэмж гэдэг ер нь бол зөндөө их юм сурж байгаа. Харин тийм болохоор л улам сайжруулах явж байгаа тийм. За одоо энэ татуу буюу энэ шивээс те чиг хандлага юу н хаашаа явж гин вэ? Чиг хандлага уу? Тийм. Нэг үе уулын чиг хандлага нэг тийшээ ийшээ явж исэн. За. Тэгсэн одоо бол ямар чиг хандлагагүй болчихлоо. Яг үйлчлүүлэгч юу өснө тэрийг тийм яг л тэрийг одоо юу би бинийгээ даган дуурайхаа байсан гэсэн. Тийм ер нь бүгдөө өөр ингэсэн хувийн үзэл бодолтой л болчихлоо. Тэгэхээр яг сүүлийн үед би ч гэсэн ингээ хараад байхад ингээд гоо сайхны тал дээр, шивээсний тал дээр, говц загварын тал дээр ч гэсэн
чих хандлага байхгүй болчихлоо гэж хараад шүү дээ. Одоо төлөвлөгөөний хувьд одоо хамгийн хэцүү ийм ажиллагаатай ийм шивээс хэр удаан хугацаанд одоо хийж исэн бэ? Эсвэл хугацаанаас шалтгаалт юм уу? Одоо тухайн үйлчлүүлэгчийнхээ хийлгэж байгаа хүсэл сонирхлоос шалтгаалж гин үү? Хэцүү зүйл гэвэл хийж исэн шивээс хамгийн хэцүү гэвэл хариуцлагаас шалтгаалж байгаа. Одоо жишээ нь яг юм хорвоо дээр нэг байхгүй юм хийж штэ. Одоо жишээ нь лууч байд юм уу? Одоо амтч байд юм уу гэж байд. Тэгвэл тэрнийг бол гоё хийвэл гоё болчихно, муухай хийвэл муухай болчихно гэх ялгаагүй байхгүй. Тэгвэл ингээд нэг хорвоо дээр байгаад байгаа нэг хүн ба штэ. Гэр бүлийнхээ хүний хөрөг мөрийг шүүлэх гэдэг штэ. Тэр чинь амар хэцүү байхгүй. Нөгөө байгаагаас нь царайл гэж болохгүй штэ. Бас цараймууд яг л адилхан яг штэ. Тэгэхээр тэр өстэй амар хэцүү. Түүнээс за яг олон цаг үргэлжсэн шивээснүүд л зөндөө байгаа л да. Тэр бол яг байт гээд ажил болохоор болдог. Хамгийн хэцүү юм яг нөгөө юмыг байгаагаар нь болгоно гэдэг л амар хэцүү. бас тэр их хариуцлагатай юм. Тэгээ гол нь нөгөө эзэнтэн таалагдахгүй юу гэдэг чинь асуудал. Тэгээ нөгөө нэг шууд хүний бие дээр хийж байгаа учраас нөгөө шууд цаасан дээр байх шиг баллуурдах юм байхгүй тийм. Тэгэл эхлэлээ бол тэгэл дууссан шүү. Тэр их загнуулж исэн. Загнуул хазар гайгүй. Бас нөгөө нэг жоохон муу санаатай байхгүй юу. Тэгэхээр тийм хүнд юм барьж авдаг байсан анханасаа. Өөрөөгөө байнга ингэж чамлаас та тэгэл. Тэгээ болчлоо гэсэн үедээ л барьж авдаг. Тэгэхээр гайгүй. Хамгийн сонирхолтой хийжсэн шивээс ямар хөө шивээс вэ? Сонирхолтой хийжсэн шивээс. Тийм. Тэг цаг тухай те ихэнх сонирхолтой байт юм даа. Тийм дүү дахин давтагдчихгүй болохоор тийм. Тийм ерөөсөө. Аль болох нэг хүнд ингээ байнгын нэг юм хийгээд амир гэдэг байхгүй. Зураг ингээ бариад ирсэн ч гэсэн ингээд нөгөө таньдаг зураг байгаад шүү дээ. Тэнгүүт л за энэ биш арай хурцлнаа ойлаа. Ахаа за. Аха тийм байна. Дараа нөгөө адилхан шивээс нөгөө таархаа онцгож амар онцгож. Тэнгүүт ч яг уу манай залуучууд ч зарим нь бас нөгөө нэг яарч сандраад ч юм уу шивээс нэтлэр эхлээд нэг ойлголт байхгүй. Анх удаа хийлгэж байгаа хүмүүс ч Инстаграмаас шууд ингээд нэг хүний хийцэн зураг мөрөг авдирдаг. Яг энийг хэлээгээд. Тэнгүүт л ч үгүй наач болохгүй шүү дээ чи. Наач ингээ хүн хийлгэсэн байгаас тэгээд. Тэгэхээр одоо анхлан шивээс хийлгэгийг сонирхож байгаа зөндөл олон хүмүүс байдаг. Гэхдээ нөгөө зориглоод хийлгдэг ч юм уу эсвэл одоо янз бүрийн шалтгаанууд ч бас бий. А гэхдээ шивээс хийлгэж байгаа хүнд энэ дээр л анхаараарай гэвэл төлөвлөгөөний юу зөвлөх вэ? Энэ дээр л анхаараарай гэвэл хүмүүсийн одоо хийлгэж байгаа хинээр ч хийлгэж болно шүү дээ. Хийлгэж байгаа хүнээ ажлын сайн харах хэрэгтэй. Судлах тий. Хийсэн юмнуудыг сайн харах хэрэгтэй. Тэнгүүтлээ зүгээр ингээ шивээс хийлгэх гэжсэн ч гэсэн жоохон наалтаа те. Хэрвээ томоохон хэмжээний хийлгэж байгаа бол заавал ажлаа хийгээ сууж хат найзууд нь очиж хараа сууж хэвчдэг. Бас зүг худлааны юм асуугаад те. Яг үнэхээр сайн хийдэг үнэ үгүй юу гэдгийг нь бас сайн харах хэрэгтэй ш. Тэгэхгүй бол энэ чинь бие дээр хийж байгаа юм чинь ноорог биш байхгүй юу. Тэгэхээр тэрнийг сайн судлах хэрэгтэй. Локо ер нь тэгдэж штэ. Одоо ингээ үйлчлэгч нар ингээл орж ирэл юм хийлгээгээл тэгэн штэ. Чи юу миний ажлыг харсан уу? Зураг фэйсбүүк рүү орж зураг хараарай. Тэгээ ерөнхийдөө хүмүүст айгүй их зөвлөгөө өгдөг. Наад чинь болохгүй, наа чинь болно штэ. Чи яг энийг хүсэж байгаа юм уу юм уу? Яасан ийсэн ингээл айгүй их тэгжээж баг өдөржингөө юм болж гол нь зургаа сонгоод хийхэд бол хурдан. Ярилцаа тэр хүний яг дотоод тий юу бодож санаж байгаа тэрийг ямар ихтгэл үнэмшлэр хийлгэж байгаа. Ер нь бол хүмүүс бол ихтгэл үнэмшил буюу үн цэнтэй зүйлэл одоо өөрийнхөө бие дээр те үлдээж хамгаалж насан туршдаа тэрнийг бас ингээд амар мэдэрсэн хүмүүс байдаг байхгүй юу? Хийлгээд сурцсан, аль эсвэл ингээд анх удаа хийлгэж байгаа ч гэсэн яг ингээд нэг үзэл баримтлалтай болсон тэрэндээ таарсан юм а бариад ирж байгаа хүмүүс байдаг. А тэнгуут л бас нөгөө талд нь эсэргээр ингээд зүгээр нэг шивээстэй болчих гээд идэг. Тэгээд юу хийлгэж байгаа мэдгүй байх чам мэдгүй. Тиймэрхүү хөвчин дүүнэр айгүй хөтөх байхгүй. Тэгвэл тэд нарт чинь яг ингээд лекц уншихаас өөр аргагүй болж байгаа юм. За наа чи ийм ээ гэж хэлсэн ингээд. Одоо чи бие дээр хэр олон шивээстэй вэ? Ингээд янз янз. Та зөндөө олон байна шүү дээ. Тэгээд хамгийн анхны шивээс хаана хийлгэж ирсэн? хамгийн анхны шивээс бүх зүүн дээр хийлгэж ирсэн. Аа зүй. Чи энийг яриач гэдэг. Энэ хүзүүн дээрээ анхны шивээсийг хийлгэхэд би 10 хэдтэй байлаа та. Хараа. Энэ артлын энэ шивээс тийм. Хамгийн анх би энийг хийлгэж байхад жоохон байсан. 10 жилийн хөвгөл байсан. Тэгэхэд манай ээж намайг дагуулж авчид одоо манай юунд идрээгээд ах байдаг байхгүй. Манай шивээсний худчул сайн мэднэ л дээ. Шивээсний анхтай эд шивээс чинь нэг мөнгө зэвэ дээр байдаг. Тэгээд тэр ах дээр манай ээж намайг дагуулж авчид энийг ингээд хийлгээгээд тэгэхэд өмнө намын бол энийг юу хийлгэсэн байсан байхгүй. Жоохон тийм нэг
юу юм хийлгэсэн байхгүй. Өөрөө үгсээ Манай найз хийгээд. Аа. Бид хоёр юм ярьж сууж байгаа. Тэгээ манай найз хийгээд тэгээ жоохон дутууд хөдөлмөр хийсэн мэт те. Тийм амар алдаатай хийгээгүй л те. Жоохон дутуухан хийсэн байсан чинь. Янзлсан юм байна шүү дээ. Чи нэг янзлаах гэдгсэн чинь нөгөө манай тэр ах бүр гайхаад ээж рүү. Хийж дагуулж Чи ирдэг. ямар сони би жоохон хөвгдөд дагуулж ирдэг тийм юм байт. Тэгэж үгүй юм болчих чи нэг одоо гоё болохоос өөр аргаалга ямар юм тий яваад хэлтэй биш гэл. Тэгэл манай ээж аваачиж яг шивэзний салуунд наваа дагуулж аваачаал хийлгээл. Тэгээ би тэр цаг үеэс хойш тэр ахын салуунаас ч барыг салаагүй л дээ. Очивол нэг зав гарвал очивол гэлэж. Тэгээ ээж бол бас чиглүүлж өгсөн байна шүү дээ. Тэр зүйлийг илүү сайжруулж өгсөн байна. Магадгүй тэрүүгээрээ чи тэр хүнтэй танилцсан байна тий. Тий. Тийм байна. Тэгэл Тэр цагаас хойш олон шивэстэй болсон. Тийш намаа тэгэл анх шивээс хэлгэж хахад манай ээжнүүд ганц л үг хэлчихсэн. За одоо хүү минь ингээд юу яана? Гэ шивээстэй болчлоо чи. Тэгэнгүүт л ингээд хүн ингээд чамаагүй өмнө ингээд нэг анзаарахгүй өнгөрөх байсан бол одоо чи ингээд биен дээр ингээд зураг хөрөг ингээд битүү юм хийлгээд байна. Тэгэнгүүт хүн чамааг ингээд тэр үуч яг шивээстэй ховор байсан байхгүй юу? 10 маань үед шүү дээ 2010 маань үед. Тэгэнгүүт л чам одоо ингээ хүн чамаа ингээ шивэстэй мэн гэдэг ингээ харангуут л хувцсан нэртэй. Тэгээд ингээ хувцсан урангаа ус нь хагтаа явж ивэл болохгүй. Тэгээд одоо чи нэгэнтээ ингээ хүний анхаарал татгаар юм хийчихэж байгаа юм чи ядаж хэрэггүй байх хэрэгтэй шүү. Маш чухал үг хэлсэн байна. Тийм тэгэл одоо ч дүүнэрт би тэгж хэлдэг шүү дээ. Шивээс хэлэх гэрж байгаа дүүнэрт чи ингээд хүний анхаарал татаал нэг юм хийлгэжил гол нь чи бас наатханд таарсан гой цэмбгэр байх хэрэгтэй. Тий юм дөхтэй. Эхнэртэй сүүлийн үед нэлээ их шивээс хийж байгаа харагдаад байна. Манай хонгороо бас ингээд нөхрөө дагаад ингээд адилхан бас шивээс хийлгэж байгаа эмэгтэй өмнөний хувьд те. Тэгээ бас их ийм хобби сонирхол их нэг байгаад байгаа шүү. Битэр чинь ер нь бол анханасаа би энэ хүний үйлчлүүлэгч болж танилцчихлаа. За. Шивээс хэлгэж очиж танилцаад. Тэгээд ерөнхийдөө тухайн үедээ бол яг хоббитай байсан. Тэгээ ер нь л нилээдгүй их шивэстэй. Одоо бол ингээд нөгөө цаг үе өөрчлөгдөөд ч гэх юм уу те. Би бас өөрөө бас нэг арай өөр төрлийн хүн болоод байна шүү дээ. Жил ирэх тусан бодол санаа өөрчлөгдөөд. Тэгээ ерөнхийдөө нэмчээ гэдэг ийм сэтгэлийн хөврөл байдаг ч гэсэндээ айгүйх боддог болсон мөлий. За бодъё гэл. Тэгэл дараа нь яг тэгээ орхисон юм яг л тэгээд орхигдчихдаг. Тэгээд тухайн үедээ нөгөө нэг мэдрэмжээр хийлгсэн юмнууд л үлдсэн байгаад байгаа болохоос одоо бол нэг тэгж амар хийлгэе гэсэн бодол бол тэгэл ерөнхийдөө ийм нөгөө хүний ийм балер зам байд юм байна. Яг нэг ийм анхны одоо юмнууд гэх юм уу. Тэрэн дээр бол ингээ гүрийг хийлгчихэж байгаа байхгүй. Одоо нэг чинь миний хүн болсон. Яаж ч болно гэж бодоод байгаа юм байна шүү. Тэгэл жоохон хатан гол яа ёо. Ер нь бол нэг тийм эргэлгээд ч байгаа юм шиг те. Тэгээ дундаас нь боли молиж гэдэг юм уу хойлоос мод цаднаа нэг шивээс ихтэй. Хамгийн гол нь тэгэхээр чи нөгөө шивээс хийлгэх гэж очиж байгаа хүмүүс сэтгэлийн их бэлтгэлтэй очих юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Мэдээж биен дээр хийж байгаа юм чи өвдөн те. Тэгээ тэр зүү интернол мэдээж зориултын л одоо янз янзын зүү байгаа гэдэл те. Тэгээ бүгдийн Тэг хүмүүс аягүй их яадаг те. Мэдээ алдуулж хийлгэх. Мэдээ алдуулах тус түр хөөч гэж байгаа шиг те. Тийм яг уу мэдээ алдуулах тус гоо сайн чанарын тус байхад байд юм л да. Өөртөө эдгээч. Гол нь мэдээ алдуулах тосны нөгөө үйлчилгээ арьсны нөгөө өнгө хэсэгт үйлчилждэг байхгүй. Тэгэхээр нэг өсөндөө нэг хөлдөөх процесс явагдаад байгаа. Тэгэхээр одоо шарах нь бүр л удаа идэх юм шивээс чинь жоохон ер нь жоохон онцгойлоо. Би бол тэгээд нэг жоохон гүрийчгээ гоё дараа нь хот юмтай үлдсэн тэгэр штэ. Тэгэл хүмүүсээ аяг гүрээлгчихдээ штэ. За шивээсний тухайд ийм их сонирхолтой байна. За хонгорогийн одоо шивээс бол ингээд бас л ингээд нэг ийм чиг хандлага гэсэн юмгүй болцсон юм байна. Хүмүүс ер нь яаж ийм вэ? Одоо маникюр, педикюр одоо педикюргүй ч хүн байхаа байж тэ. Өмнө нь бол ойлголтоо арай өөр байлаа шүү дээ. Тэгээд бас адилхан уу? Ер нь бол чанарын алгаа байхгүй. Тэгээ материал дээр их ач холбогдол өгөөд идэм шиг санагддаг. Тийм, ер нь бол одоо энэ хэрэгжилж байгаа материал бүтээгдэхүүнүүд чинь бол одоо ингээд цаг үе бараг өдөр ирэх тусмал өөрчлөгдөж шинжлэгдэж тэ. Илүү одоо хүний биед сөрөг нөлөөгүй, экоч гэдэг юм уу тэ. Хийхэд илүү хялбар болж ирж байна. Бид нар бол анх бол айгүй хэцүү хийдэг байлаа шүү дээ. Тэ. Ер нь бол ингээд усанд твтэйгээд мах авдаг жишээний
гараа усан Амин дээрээс имжээд, тий. Би ч одоо тийм үеийн энгийн лак байх үе юм байна гүрч шүү тий. Анх эхэлж байгаа. А одоо тэгтэл ингээл ажлыг хөнгөвчлөл сугаа өстө нэрэд бараг ингээл тий цочтол хурааддаг байлаа. Одоо тэгтэл дрил гээд гоё юм гарцсан байна. А тэгээ хушуунууд нь одоо ингээл үйлдэл юугаараа зориултаараа хүний ажлыг хөнгөвчлөө л тий. одоо хушуунууд гараад ажлыг айгүй гоё хөнгөвчлөдөг болж. Одоо ер нь хуурай бараг хэрэглэнээс хэлбэржүүлэлт гарнуул гэхээс ш ер нь бол бусад үед бол хуурай хэрэглэхгүй болчиход байгаа шүү. Тий. Тэгээ ерөнхийдөө одоо хүний одоо бие сөрөг нөлөөтэй юусэн шидийн юмнуудыг бол одоо хасаж эхэлж байна. Аль болох эрүүл тий талаасаа аль болох гэмтээхгүй хүчлөглөхгүй гэсэн тийм юмнууд гоё гарч байна. Тэгэхээр надад бол их баяртай байгаа. Яагаад тэгэхээр нүүр бардам тий хүний одоо гоо сайхан эрүүл мэндийг Гол нь тэр материалууд байдаг болчихж байгаа байхгүй тий манайд бас. гоё авч явж байна гэдэг чинь бас гоё байхгүй. Одоо хэрэглэж байгаа материалууд нь аль улсын ямар бүтээгдэхүүнүүд байна? Тэгээ ерөнхийдөө яг чухал гол түлхэгц болж байгаа материалууд бол дандаа Оросын албаны Vogue гэх брэнд байгаа тийм. Манай Vogue гэх брэндийн одоо үүсгэн байгуулагч хүүхэн Цэранд гэдэг айгүй хүүхэн байдаг. Монголд авчирсан. Тэрнтэй анх дөнгөж одоо ерөнхийдөө оруулж ирээд тий. Сошиалор танилцаад тэгээд би ерөнхийдөө одоо ингээд материалыг сайжруулмаар байна. Танахыг ингээд үзэж сонирхож явж байгааг анх танилцчихсан. Тэгээ одоо голтол харилцаж байгаа. Тэгээ одоо бит хоёрыг ингээд янз бүрийн тэмцээн уралдаанд явах ч юм уу, баяр болох ч юм уу тий. Зүйлүүд дээр айгүй их дэмждэг, тусалдаг биендээ айгүй их юм одоо баг найзууд чахуу юм шиг болцсон. Биендээ ер нь болж өгөл дэмжлэг айгүй их үзүүлдэг болсон. Тэгээ Цэрандаас их маш их баярлж байгаа шүү. Тийм. Энэ их гоё зүйлүүдийг оруулж ирээд тий соёлыг түгээж ийн гэдэг чинь бас бидний одоо нөгөө мэрэгжил нэгтэй хүмүүсийн бас ажлыг хөнгөвчилж ийн гэдэг чинь гоё байна. Тийм тий. Тэрний ард маш олон үйлчлүүлэгчдийн тий үйлчлүүлэх тэр одоо бүх боломж бас явж гинэ л гэсэн. Дэмжиж тусалдаг гэснээс одоо хүүхдүүдийн ээж нь хараад тий гэр бүлийнх нь хүмүүс маш их дэмжиж байгаа харагддаг. Тэгээд та хоёр маань ингээм хамтдаа ингээл тэмцээн уралдаанд явахаар мэдээж арын нөгөө нэг ажлын дагаад үлдэх хүмүүс бол хамгийн чухал гэдэг биз дээ. Тийм шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол одоо энэ талаар би ярьчих. Манай нөхөр бол угсаа арай ажил гэрээрээ сайн мэддэг. Тийм гэж сонсоод анх ингээд надад жоох эвгүй санагддаг байсан байхгүй юу? Ерөнхийдөө ингээл би ингээд одоо бас айлын гэр эзэгтэй те их хүн байна. Тэгтэл миний ингээд ажил амждаггүй те. Тэгэл хадам ээжээс аягүй санаа зовдөг байлаа. Тэгээ ерөнхийдөө ингээл за яана гэл. Тэгээ нэг хэсэг бас юу яадаг гэсэн. Өөрөө гэртээ юма хийхгүй байж байж жаад нэг сардааныг бодож юм сайхан ашиглаад нэг зам авах харахаараа ингээл тонд орно ш. Тэнгүүт л ингээд шал өөр танихгүй айлтэрсэн юм шиг заяа. Бүх юм ингээ өөрчлөгдсөн. Тэгэл би ингээл янзалж цэвэрлэхээр яг өөрийнхөө ингээ тавьж ш. Наад зах ингээд нөгөө нэг сахар давс цайны ингээ юу гэдэг ш. Сав байдаг ш. Тэрийг ингээ би дараалалаар нь өөрийнх нь дараалалаар тавьчих жоохгүй. Тэг дараа нь ингээд юм хийх гэхээр байран солигдсон. Тэнгүүл одоо нөгөө хадам ээж бас өөр ингэсэн өнцгтэй байгаа даа ш. Тэгэл ямар сони ингэж бодсон. Тэгээ одоо бол бүр тоохоос. Ээж юу хийж яаж яаж. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг эхлээл санаа зовоол заримдаа бас нөгөө таалагдахгүй юм байдагсэн. Тэгээ одоо бол хадам ээжгүйгээр бол өстой амьдрал явахгүй шүү дээ. Энд дээр нөгөө нэлээ дээр үед цулагч хэлчихсэн үг гэдэг шүү дээ. Ямар нөгөө нэг хэрвээ ингэж өсч твших гэж байгаа бол хүнд найдаж сур гэдэг. Тэгээд хамгийн их ээж дээр найдаж. Тэр таны тэр үг чинь баг надад нүдээс маш. Би бас нөгөө манай нөхөртөөрийн бас нэг адилхан зам байдаг. Ерөөсө хүнд найддаггүй. Заавал өөрөө ингэж гардаж хийх гэдэг. Тэгээ тэр нь амжихгүй байгаад идэг те тэрэндээ бухимдал. Тэгтэл яг тэрнээс хойш би бүр ингэ хаяад эхэлсэн. Тэгээ ер нь бол ингэж хадам ээжийн маань одоо хийж бүтээж байгаа зүйл нь бол маш том байхгүй. Бит хоёрын хийж байгаа зүйлээс том зүйл байхгүй. Наад захын л одоо бит хоёр хуцаар яриад одоо шууд хот гарлаа ээж гэж нөгөөд өөр нь сайн байж хандсан. Хүүхдүүд нь арын алжиг баттаадаг хүн байна да. Тий, манай одоо хоёр хүүхэд чинь тэр ерөнхийдөө бол аюу хүмүүжлтэй тийм ээ сарчимж ерөнхийдөө их дажгүй хүүхдүүд болоод байгаа шүү. За тэгээ ээжтэй юу шандаж хэлэхүү. Одоо маш их баярлаа. Өөрийгөө басаад ит. Ер нь ээж нь ингээ хоёр хүүхдээ дэм болохгүй юм ч гэдэг. Үгүй байхгүй юу. Надад бол одоо 100-ны 80%
үйлчилж байгаа. 20% нь бол бид хоёр хийж байгаа л гэж боддоо ш. Хамгийн том энэ чинь ер нь бол хин нэгэнд одоо олдоод идэг тийм бас боломж биш байхгүй юу? Тэ? Тэр хүн чинь гэсэндээ өөрийн гэсэн бас нэг юм ертөнцтэй байгаа ш. Тэгмээрэн ингэмээрэн гэсэн юм байж л байгаа ш. Тэгтэл тэрийг хаяад бидний төлөө зүтгэж гинэ гэдэг чинь ер нь бол асар төвчээртэй хүний л хийх ажил. Би бол бас оронд нь өөрийгөө тавьж үздэг байхгүй. Тайл хүн байна гэдэг шиг чадахгүй. Тийм учраас би бол амар их баярлалаа. Энэ хонгороо айгу шартаах тий лүнэ. Тийш үү. Юугийн асуудал харагдаж байгаа. Жоох юм байгаа. Яа тэгэхээр энэ нөгөө нэг цагаан цайлган одоо шар тий энэ зүйл маань хүмүүсийг дандаа хурцлж байдаг тий. Тухайн салбартаа, ажил мэргэжилтэд, амьдрал дээр тий дандаа одоо нөгөө харандааг үзүүлэх болгонд гэдэг шиг улам сайхан гардаг гэдэг шиг тэр болгоны ард бол яг энэ цагаан энэ цайлган өрсөлдөөн тий цагаан цайлган зөндөө олон зүйл байж идэм болов тэр маань одоо бас манай хонгороогоос одоо энэ дүлгөөнөөс харагдаад идэг байхгүй тийм болохоор энэ гоё амжилтууд гарсан байх гэж боддөө шүү. Гэтэ ер нь бол өрсөлдөх биш. Гол нь энийг би яаж чадахгүй тий энийг яаж боловсруулах гэж тэгж явдаг. Учрын заавал болно, ард нь заавал гарна ч гэдэг юм. Тийм амар цаан цанд. Ямар санд одоо тэгээд унлаа гэж ядраал яваад байгаа хэрнээ. За одоо унчихад гүүгүү би ард дээр нь гарч иж л унана. Унсан байсан ч ард дээр нь гарч иж л унана. Гүрийн нэгээс. Ерөнхийдөө бас бид хоёрын салбар хичээж ажиллаж байгаа тий. Салбар одоо ингээ хөгжөөд ер нь бол айгу гоё болж байгаагийн хэрээр ачаал айгу их нэмэгдэж байгаа. Тийм явдал судалж бас ихтэж байна. Гэхдээ ер нь бол гоё нөө. Яагаад тэгэхээр ийм зүйлд ингэж их цаг зав зарцуулж тий ийм зүйлийг ингэж бүр эрэлхийлж явснараа бас арай өөр бас төвшөнд очих ч юм уу тий бодол өөрчлөгддөг ч юм уу харах өнцөг өөрчлөгддөг ч юм уу тий хөгжиж дэвших ийм зүйлүүд зөндөө байна. Хувь хүний зүгээс. Тэгээ шавнар бас бэлдэж байна тий. Тийм шавнар. Хонгороо одоо хэдэн шавтай болсон. Одоо бүр сүүлдээ шавнараа дагуулж тэмцээнд ордог болоод байгаа тийм ээ та хоёр. Миний анх одоо хамгийн анх би өөр нь өөртөө бас дөөкөө шиг ингээд жоохон өөрийгөө басдаг аахгүй. Тэгэл хүмүүс аягүй их санал тавьдаг байсан. Тэгээ үгүй би болоогүй. Өөрөө болоогүй гэж би хүнд юм заахгүй гэж аягүй их явдаг байсан. Тэгээ нэг удаа зориулаад ер нь угаасаа одоо л эхлэх бол хизээ эхлэх юм бэ гэд тэгээ эхэлжсэн. Тэрнээс хойш өнөөдөр яг ингээд тооцоод үзэхэд 32 шавьтай болсон байна. Тэгээ ер нь бол янз янзын насны хүмүүс байгаа шүү. Манай бараг ээжтэй чицууч хүн байна тий. Зарим хүмүүс сонирхлоор зөвхөн сурж гэнэ үү эсвэл яг ажил мэргэжил болохгүй сурж гэнэ үү? Зорилгууд нь өөр вэ нүү? Зорилгууд нь янз янз. Тийм янз янз. Гэхдээ дийлэнх нь барыг нөгөө гадагшаа явах гэж байгаа хүмүүс тий. Тийм ер нь бол тий гадагшаа явах гэж байгаа хүмүүс. Одоо нөгөө гадагшаа яваад энэ зүйл маш их хэрэг болж байгаа гэсэн утгаараа одоо сая жишээлбэл бүр онцлог нэг шав маань байдаг л да. Одоо гадаад явсан шавнараас Австрал руу манай зурж аргаал гээд уул нь бол манай ангийн хүүхдийн дүүн л дээ. Тэгээ өөрөө энэ одоо дорногоо өвдөж гэсэндээ бас хөөрхөн ажил мэргэжил эрхлээ явж яагаад дахиад мэргэжлээ дэвшлүүлнэ гэд сурна гэд Австрал явна гэд. Тэгээ айгүй одоо сүүлийн үеийн хүүхдүүд амар айхтар болсон юм гэж би хараад. Би одоо энд ингээд сургууль сурах гэж явж байгаа юм чинь очиод зүгээр ээж болохгүй гэсэн бодолтой байгаа даа шүү. Тэнгүүл надад юу хэрэгтэй гэж айгүй их бодсон юм шиг. Тэгээд за хонгорогч би тань дээр ингээд сурья. Тэгэхээр би за хүрээд ирээ. Тэгээ ерөнхийдөө ингээд юм заагаад ингээд бол айгүй ингээд зорилгоо тодорхойлцсон. Тэ би юуны төлөө юг хийж одоо тэ ямар зүйлийг ингэж чаддаг мэддэг болж ингэж явах хэрэгтэй вэ ч гэдэг юм уу. Тэрийг айгүй их мэддэг болсон юм байлээ. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол яг өөрийнхөө насны хүмүүсийг ингээ харахаар болохоор зүгээр энийг ингээд хийчихэл юм бол мөнгө болох юм байна ч гэдэг юм уу тийм бодолтой хүмүүс байна. Эсвэл одоо 10 жилийн хүүхдүүд бас аюу их сурж байна. Эцэг гэхүүд нь өөрсдөө авчирч өгч байна. Манай хүүхдээ ирээдүйд хэрэгтэй. Ядчил өөрөө гоё сайхан болох хэрэгтэй. Өөрөө өөрийгөө арчилж чаддаг байх хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд тал талын өнцөг байна л да. Тэгээ манай тэр Австралид идэг шав маань ерөөхдөө аюу мундаг болсон. Тэгээ сүүлд ингээ над руу
би ингээ онлайнаар дахиад ингээ давтаж сургалт авмаар байна. Би болоогүй байна. Тэгээд яг онлайнаар ярьсан чинь бас л яг надтай адилхан өөрийгөө басаадсан хүүхэд байгаа байхгүй. Аюу мундаг болчоод өөрийгөө би 2 цаг хийгээд энэ яагаад юу гэсэн юм бэ чи энэ бүхэл бүтэн хүний хумсыг салгаад дахиад шинээр хийгээд тэгээ гоёлын бодол тийм хангалттай штэ чи юу ярьж байгаа. Йоо тийм үү амархөр. Тэгэл ингээд жижиг сажиг гаргалааг нь онлайнаар ч болтгоо ингээд хүүхэд өөрөө ингээд тэмүүлээд штэ тийм ээ. Өөрийгөө болж ийн болохгүй байх уу гэдгийг бас айгүйх гаргалгаа гаргаж штэ. Тэгээ дээрэс нь яг хуу гадаадд буюу одоо гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань манай монголчууд очихоор нэг сүши тий тоогооч болов их сайн гэдэг ах шиг байгаа юм. Тэгээ дээрэс нь маникюр педикюр бол сайн гэдэг ах шиг байгаа. Тэгээ нэг ерөнхий юм нэг өөр газар очиод ажиллахад бол одоо энэ чиглэлийн юмыг бол нэг авьяастай юм шиг сураад л байна л да тэгэлгүй нь. Тийм ээ. Ерөнхий ингээд ийш тийшээ яваад ингээд ажиллаа хараад хахад манай монголчууд аюу нөгөө гарын уур дүү сайтай юм билээ. Эв дүүж гэх юм уу те ямиг өөртөө гяс ингээд нэг наагаад гяс болгочдог. Тэгээ нөгөө нэг ийм зам байна. Нөгөө залах уу? Яаж хурдан гяс гоё. Тийм тэгэнгүүт чинь тэрнээс чинь юу яа тийм байна л да. Тархин ажиллаад. Хамгийн анх юу лээ? Нөгөө амар яасан хүн юуг зөхөөс за би буруу юм ярих гэж байна уу? Залхуу хүмүүс л ер нь одоо нээлтүүд хийсэн байдаг тийм. Унтраалга зөхөөсөн гэдэг шиг нөгөө яг тийм манай монголчууд юу яатсан мэт юм бэл. Амар өөрсдөө гэсэн арга барилт болсон мэт юм бэл. Бүр амар ийм хөнгөвчлөг арга барилтаа сайн ингээл Азийн тэмцээн дээр өмнө ингээл бас улсын өмнөөс Японд бид нар очивол те. Тэгээд Японд тэмцээнд оролцол байж хахад анзаарч байгаа хгүй. Тэгэхэд ер нь бид нар амар тийм шал үр төвшөнд итгүүлсэн юм бэл. Бүх юмэг. Тийм бэл. Гадны орныхан болохоор нэг яагаад тийм арай өөр харагдаад байгаа вэ гэхээр ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн яг нэг чиг баримталт. Манайхан бол ингээ нөө дураараа задгаа тэр нас давуу тал болдгийм байна гэдгийг хардаг. Харж авсан. Сул талч ус болох үе байгаа шүү дээ. Сул тал болох үе байгаа. Гэхдээ ер нь бол хөвчлэн давуу тал болж байна. Шинээр бас сэтгэх арай өнцгөөс харагдаж байна. Жишээлбэл одоо ингэж байгаа байхгүй юу? Бүгдийг ингээд зэрэгцүүлж суулгаж агаад багш ингээ нэг юм заалаа. За энийг ингэж хийх ёстой. Тэгээ дээрэс нэг улаан өнгөр будчихлаа л та. Тэгтэл нөгөөдөл яг л нөгөөд хийж байгаа байхгүй. Тэгтэл би энийг ингээд яг техник юм нь гарцсан хэрнээ яавал илүү гоё харагдах уу? Энэ дээр дахиад нэмэлтээр нэг ингэчи гэсэн тийм бас юу аюу давуу тал болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол би их баярлалтай шүү дээ. Одоо манайх ингээл монголчууд хэцүү амьдарч байна. Бид нар ингээл ярьдэн ш тэ. Гэтэ хувь хүн өөрөөс нь шалтгаалж байгаа зүйл байхгүй юу? Энэ зүйлийг тэ. Энэ одоо ганц уралдаж байгаа амьдралаа яаж авч явах вэ гэдэг чинь Монгол улс 76 гишүүн шийдэхгүй байхгүй юу? 126 болсон шүү. Тийм. Тэнгүүд л одоо тэрийг ялархаж хандаад байдаг. Өнөөдөр намайг энэ ингэсэнгүү дээ ч гэдэг юм тэгэхгүй би яах вэ гэдэг зүйл дээр айгүйх одоо манай монголчуудын тэр занал жоохон болохгүй байна. Тэгтэл өнөөдөр яг өөрийнхөө төлөө яваад ингэх юм бол маш олон үе хаалга нээлттэй байд юм байна. За тэгээ бид нар бол айгүй давуу талтай хүмүүс юм биш үү? Тэ? Одоо чадъя л гэл нөгөө яа гэж чадъя гэж бодсон байхад бараг замынхаа 90% туулсан байдаг шиг. Ер нь бол айгүй өндөр боломжтой тийм. Одоо ингээд нөгөө өөртөө ихтгэлгүй байгаа хүмүүс хүртэл тодорхой хэмжээний өөртөө итгээд тэгээ тэр одоо зүйлдээ жоохон цаг хугацаа гаргаад жоохон тэмүүлэлтэй болоод зориг нэмээд ирэх юм бол ер нь бол дэшээ авчихаар 21 аймаг Монгол улс 21 аймагтай тий. Тэгээд яг аймагуудаар ингээд хүмүүс нэг эрэмтэх таахгүй байдаг л та. Тэр юу гэж боддог вэ? Юу аймагуудын хооронд нь дистараллуулаад улсын хэмжээнд. Гэхдээ хаач юу байгаа л та. Миний бодол шүү. Угаасаа л энэ чинь юу угаасаа л эрэмбэлж байгаа шүү дээ. Чинь чадахгүй байна гэдгээр эрэмбэлж л байгаа юм чинь тодорхой хэмжээнд байх л ёстой. Байх л ёстой зүйл гэж байна. Тэгээ дээрэс нь одоо та хоёр манай залуучуудын төлөөлөл те орон нутгад ажиллаж амьдарч байна, үр хөвгтөө өсгөж байна. Одоо юу хэрэгтэй вэ? Манай орон нутгад тийм. Орон нутгад. Одоо жишээлбэл та хоёрын бизнесээ одоо өргөжүүлэхэд гэдэг юм уу? Эсвэл өөртөө хөгжүүлэхэд гэдэг юм уу? Эсвэл одоо яг ямар хэрэгцээ байна гэж харж байна. Жохон ингээд далигаад ингээд асуучвал
Дэлхийгээд улс төрлөө орж байгаа юм уу те? Дэлхийгээд асуу. Миний тарих гацчих. Юу хэрэгтэй вэ гэхээр. За одоо энэ подкаст чинь сэдв шал хондоо болно. Яд авчих нь тий. Зүгээр юу л байх вэ? Байж болж байна. За нэг амар юм хүсээд идэв штэ. Тийм юм өгчүүлэх гээд байна. Тийм өгчүүл ингэх гээд байна ч гэдэм юм уу. Тийм биш зүгээр төрийн албаны оролцоо жоохон багасчул зүгээр. Ер нь аль ч салбар дээр манай салбарч бай хуваараа мэдж байгаа залуучуудын энэ дээр төрийн албаны оролцоо багасчмаар байгаа. Хувьшлийг илүү тий ер нь зүгээр түлхсэн орхисон гэх юм уу. Магадгүй зүгээр нэг татаж гаргадгүй маа гэхэд ингээл татаад дэш гаргаад ирдгүй маа гэхэд зүгээр ингээ бариад амирх байгаа байхгүй. Жохон чөлөөтэй. Зүгээр жоохон чөлөөтэй байлгачмаар байна. Тэгээд манай төрийн албаны зарим нэгэн агентлагууд байдیں۔ Тэгээд тэд нар маань зүгээр зөвлөгөөний түвшинд ажиллажмаар байна. Тэгэх юм бол энэ шал өөрлөлтөө яг мэддэг юмнууд доовол нэг зөвлөд хэлээд өгчмөр байгаа байхгүй тий. За ийм байж тээ шүү, тэгтээ шүү, ингэдэгий шүү гэдэг. Тэгэх юм бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй шүү дээ хаана. Тэгэхээр тэр тал дээр нэг жоохон төлмөг. Түүнээс босд нь бол тэгээд дандаа хүнээс шалтгаалж байгаа юм байна шүү дээ. өөртөөсөн тий. Хараад идэм л да. Ерөнхийдөө одоо ингээл яг сайн нэг эрэм мэрэм гэж яриад байгаа шүү. Бас тодорхой хэмжээний нөгөө албаараас нэг ингээд нэг тий нэг жилийн эцсийн нэг дүн гарч байгаа шүү дээ. Тэрэндээ ингээд нэг юм одоо хүрхгээд ч гэдэг юм уу тий илүү давуулж гад ч юм ингээд шахаж хардаад байдаг. Тим зүйл бас жоохон тийм байлээ. Тийм байлээ. Шилдэг байгууллага дотор л нэг ихэр ч одоо жишээ нь нөгөө шилдэг байгууллагаар ярьж болж ирэх болохгүй юм. Тий. Тэр нь жоохон эвгүй санагддаг. Гэх юм тэрнээс гол нэг тэгж тэгмээрэн ингэмээрэн ч гэдэг юм уу тий. Тэр нэг айхтар хүсэж юм байхгүй дээ. Тийм байдаг. Дэмжлэг гэхээсээ илүү зүгээр жоохон чөлөөтэй орхиод босох тий хөл дээр босох цаг хугацааг олгоосай л гэж хүсэж байна. Яг нөгөө үеийнхээ хүмүүсийг юм хийж байгааг нь хардаг. Яалтчгүй анханасаа төдийгөөс өдөө хүртэл хийцэн байгаа болохоос тэсэд яваад байгаа болохоос биш. Яг ингээ гоё ингээд одоо үеийн маань доороос орж иж байгаа хүмүүс ингээ юм хийх гэж эхэлж байна. Тэгэнгүүт л яг энэ зүйл дээр л аягүй их шантарч болио гэж хаалга барьдаг. Тийм юмуд аягүй их байгаа. Тэгэхээр яг нэг тодорхой хэмжээний заавал ингээд тэр чигээр нь орхих биш шүү дээ тийм ээ. Яг тодорхой хэмжээний нэг хөл дээр босох хугацаа өгөөд. За өнөөдөр тэдээс өнөөдөр эхэлж байгаа бол тэдний оны тэр хүртэл одоо танах ингээд чөлөөтэй юм ингээ хий буцаад ашиг олдог бол. Тий одоо нөгөө чинь нөгөө Японы татварын систем тийм л шүү дээ. Нөгөө нэг ихний жилдээ нөгөө нэг байгууллагын урсгал зардлыг нөхөтлөө юу лээ тий. Байгууллагатай нөгөө нэг эхлээд оруулсан зардлууд байгаа шүү дээ. Тэрийгэ буцаж олоод тэр зардлаа буцаж олж яг анхны ашигтаа хүртлээ жишээ нь яг юугаар явдаг тиймэрхүү системүүд байт юм бэл. Тэр битэрчээс ингээд ийш тийш явах та. Яг зөвхөн мэрэгжлийн талаасаа биш. Аюу улс орны хүртэл тогтолцоо одоо яад юм бэ те бизнес эрхэлдэг хүмүүстэй яаж ханддсан байх ч гэдэг юм уу ямар боломж болцоо байдсан бэ давуу тал байна уу те яа юун дээр ингэж тулгамддсан бэ гэдэг ингэж судлаад яваад байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тий саяхан нөгөө Япон бол үнэхээр гоё юм билээ. Тий яг Японд нөгөө бас юм юу ажилуулдаг хөрөнгө оруулалтын виз байт юм билээ л те. Тэгээд тэрнгээр ингээд компаничлуулдаг хүнтэй ингээд ярилцж ангуутал ингээд 15 сая йен гэлөө 20 сая йен гэлөө нэг тийм байт юм билээ. Тэгээд тэр нь компанийгаа нөгөө нэг зардалтаар авчт юм байна л та. Тэгээд компани тухайн эхний зардлаасаа ингээд босоод тэгээд тэрнгээр одоо ингээд ашиг одлоод хасгаа нөхөөд тэнгуут л яг ашиг олох хугацаанд хүртэл ерөнхийдөө айгүй бүх юм тийм уяат явт юм л. Тэгээ энэ минь нэг сонсож байгаа л ямар гоё юм бэ гэж боддог шээ. Яг хоо энэ дээрээс үүдэлтэй ер нь яг хоо ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж чинь те бас ойр татны болон үзэгчтэй хуваалцаж болохоор те яг ийм зорилгоосоо ярьж болохоор байна уу? Зөндөө олон байна. Одоо ойрын тэмцээн уралдаан бас одоо ойрын тэмцээн уралдаан гэхээр чи битээр юу байх гээд байна? Одоо 11 сарын 14. Би 11 сарын одоо манай подкаст хийцэцэх юм аа тий. Тэнгүүд 10 дахь оны дараа Европ явах гэж байна. Тэгээ Европ аврахт оролцох гээд байна.
Тэгээ тэрний ар дээр бас зөндөө нууц юмнууд байна. Төрдөө нууц шүү. Хамгийн одоо бол Европ руу явах гэж байна. Тэнд оролцоод. Энэ болгон дээр одоо хувийн өөрсдийн зардал санхүүгээ босгоод өөрөө өөрсдийнх нь төлөөлөл явж штэ тийм шүү дээ. Өөрсдийн зардал санхүүгээ босгоод явж байгаа ш. Тэгээд нөгөө нэг ялчгүй нөгөө нэг олон жил энэ салбарт чи ингээд ажилласан болохоор хайртай үйлчлүүлэгч нартай зөндөх болцсон байгаа. Гой хөвч нар ах нар байна. Тэгээд тэд нар маань л юу яаж юм л та. Сайн яваарай гээл. Боломжоор бас туслаа. Урмын үгээр туслах тий. Түүнээс санхүүжил манхүүжил гэдэг юм бол байхгүй шүү дээ. Дандаа яг тийм дэм-дэм сайхан. Төлөвлөл тэгэл ерөөдөө орлогоос өөрөө өөрсдөө санхүүжүүлэл тэгэл оролцсон. Тэгээд гадны тэмцээн уралдаанд ороод яг хуу одоо юу гэдгийг тэмцээн уралдаанд шагнал хүртэж байна. Тэгээд шүүгчийн төвшин лөө очиж байна. Энэ болгонд одоо зэрэглэл нь бас нэмэгдээл явж байна. Ирээдүйд бол одоо үн цэний олох юм болов гэж бодно. Одоо яг хуу хүнлэнгийн зүгээс харахад бол тэгж харагдаад байгаа юм. Тий, одоо энэ ингээд яг энэ тал дээр ярих юм бол бид нар чинь юу байхгүй юу? Түрүүн бас хэлсэн шүү дээ. Одоо хотын хөдөөний юу гэдгийг тийм ялгаа байхгүй гэдэгтэй адилхан гадаад хотын ч ялгаа байхгүй. Бид нар залуу хүмүүс ч угаасаа ирээдүйд бүгд өрөөл ингээд дан ганц энд заавал амьдрах ёстой, тэнд заавал байх ёстой гэсэн юм байгаа ш. Дэлхийд ч гэсэн хааж гарсан яг адилхан үзүүл харуулах юмтай л байх ёстой. Тэгээд энийг л бий болгож байгаа ер нь бол одоо Аз номхон талаас Эпсийн ингээд яваад өвнөөс Япон яваад те ингээд Азийн улсуудаар яхад л одоо ямар нэгэн байдлаар Азийн улсад ажиллах гэтэл нэг тийм асуудал болчихж байгаа. Мэргэжлэр ажиллаад шүү дээ. Тийм мэргэжлэр ажиллах тэгээд бас тийм шав бэлтгэх зэрэг асуудал болчихж байгаа. Нэг ажиллах гэхээс чиглүүлэг байхгүй бол аюу гоё нээлттэй болж байгаа. Тэгээд энэ болгон чинь л нөгөө нэг юу н олж авч байгаа зүйл. Түүнээс яг тодорхой хэмжээний тийм боцоо мөнгө төгрөг бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө бас нэг зорилго ч гэх юм уу те. Олон зорилго байна л да. Тэр дундаас бас нэг секунд зорилго гэх юм уу тэр нь болохоор одоо бидний үед болохоор ер нь бол ингээд юм гоё нээлттэй байгаагүй. За ах эгч нар ингэдэж шүү тэгдэж шүү гэж зааж зөвлөж байгаагүй ч гэдэм үү. Өстө өөртөө туучаал бүдэрч унуул унаа те босоол ингээл явж исэн. Тэгтэл одоо ингээд доороос гарч ирж байгаа хүүхдүүд бол айгүй гоё ингээд те. Өөрөөсөө нэг доороос гарч ирж байгаа хүүхдүүд байж шүү дээ. Одоо ер нь бол бидний нас чинь юу болцсон юм бэ? Дундаас болцсон. Дундаж нас болцсон юм билээ. Яг нөө ажилсын туршлага бол бас нилээдгүй 10-аад руу ороод ирэхээр ялч шүү гэж. Тэгээд дээрээс нь насны төвшин ч гэсэндээ ерөнхийдөө бас одоо 2000 3 дахиад одоо нэг үе буюу одоо 10 дүү хүүхдүүд одоо нэг үеэр доош хүүхдүүд ч одоо ажил дээр гараад эхэлж шүү дээ. Тэнгүүт л одоо энэ хүүхдүүдэд одоо зөв тий зохистой яг ингээд нэг юм ингэж болдё ингэж болохгүй. За энэ буруу шүү ч гэдэм үү. За энэ яг зөв шүү гэж ингэж яг зөв талаас нь чиглүүлэг болгож бас боломж гарч ийн тий. Тэр замыг та хоёр маань бас тодорхой хэмжээнд тавьж үзсэн байна л да. Та хоёрт бол тгийх хүн байсангүй. Ер нь дараагийн боломжууд ч гэсэн ер нь бол маш арай бага хугацаа тий. Бага алдагдaltaч гэдэм үү ингээд наад захын жишээлбэл одоо амар үнэтэй хэрэглэгдэхгүй материал авчаад хаях үе байна тий. Тэрэн дээр наад зах ингээд юу адаг ч юм уу. А өөртөө гадагш дотгошоо зөндөө яваад үзчихлээ. Тэгтэл ингээ хүүхд дагуулад явхад бол тэр хүүхд бол анх яв бидний явж исэн шиг бол явахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр надад бол би үүргэл гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр одоо Монгол улсынхаа төлөө юу хийж чадах вэ? Өдөө зэрэгтэй болтлоо яаж явсан те? Энэ зүйлээ ашиглаад доороос гарч ирж байгаа хүүхдүүдэд айгүй гоё зөв чиглүүлээд бас нэг тодорхой хэмжээний заавал ингээд биегэлтгүй бидний үеийн залуучууд ер нь тийм байгаасаа л гэж хүсэж байна. Тэгэх юм бол манай Монгол улс хөвчих واخа. Тэ. Тэгээд одоо ярилцлагынхаа төгсгөлд энэ хонгороо бол Дубай зохиогдсон тий нөө World Cup буюу дэлхийн аваргын Grand Prix шагнал болсон. Энийг бол одоо маш нэвтрүүлгийн эхлэлд зохицгоо яриад өнгөрсөн. Энэ өөрөө маш их хөдөлмөр зарцуулсан тий. Тэгээд манай аймгаас бас анх удаа буюу бас өөр илүү сонь сайхан юм. Grand Prix авахын тулд хэдэн төрлөөр оролцсон юм.
Тэр гран-прид орсноороо чамд ямар боломжууд илүү нээгдсэн гэдэг нэг буцаагаад 22 оныхаа тэр дэлхийн аваргыг нэг жоохон мэдээлэл өгөөд тэгээд ерөөхдөө хэдүүл ярьцлага өндөрлөе гэж бодож байна. Ерөөхдөө яг уу одоо энэ дээр болохоор би бол өөрийнхөө талаар ярмааргүй байна. Ер нь бол угаасаа бүх юм ил тод байгаа. Яаж явсан, яаж ирсэн ч гэдэг юм тийм. Ерөөхдөө гран-при аавна гэдэг чинь нэг зүйл одоо ганцхан зүйл дээр ороод авах зүйл биш. Маш олон төрлийн юмыг бүгдийг чаддсан шүү гэдгийг баталж харуулад тэр орсонд бүх зүйлээр хамгийн өндөр оноог нь авсан хүн л ер нь бол авж байгаа байхгүй юу? Ганцхан хүн шүү дээ олон хүндээс. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол бас явсараа л байна. Хүн ингээд нэг юмд яваад би болдсон байх, чаддсан байх. Энээс илүү би чадах юм байна гэдэг урам зориг аваад ирэхээр хүн зогсгоо байчт юм. Илүү яаж хөгжих үү? Би яаж илүү өөрийгөө ингэж илүү гаргах уу? Надаас илүү зүйл гарах юм байна гэдэг мэдчих юм бол хүн өөртөө ихтэй болоод эхэлт юм байна. Тэгээ тэрний хөндлөө явж чаддаг болт юм байна. Тэрийг нь хүмүүс дэмждэг юм байна. Тэгээ дэмжигтэй хамт бүр ороод ирдэг юм байна. Зүйлдээ бүр ингэж хамтдаа явдаг гэсэн тийм. Тэгээ нэг одоо нөхөртөө хойлал яваад байна гэж бодож байгаа. Манайх ингээд бас хөөрхөн баг байгаа. Тийм. Одоо салон дээр шавьяа ажиллуулж байна. Манай шамбан сая өнгөрсөн 4 сард болсон бүсээ аврагт алтан медаль авсан. Хоёулаа бэлдэж сууж агаад. За тэгээд нөгөө яг мэрэгжлийн бэлдэж сууж байгаа шавн алтан медаль авсан ч уйлсан гэдэг хэлсэн тийм. Тийм шүү дээ. Ерөнхийд тэр бас анхны амар гоё мэдрэмж байхгүй юу? Бас л нөгөө өөрийнхөө төлөө бол яана гэжсэн бол өөр хин нэгний төлөө хөө яана энэ маань яаж байгаа бол байд бүр дөнгөө болд юм бэлээ. Өстө хам хөлс гойж бол байд сууж ядал хүн ч өөрийнхөө төлөө яг өөрөө нүдэрээ хараад гараараа мэдрээд хийгээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл тэнд нэг ингээ заа зүйлс хүүхэд нэг юм юу хийж байгааг нь мэддэхгүй. Тэгэл нэг юм амар мэдрэмж төрж байгаа. Тэгээ анх удаага яг уу магадгүй ингээд нөгөө нэг 40 жил ажилласан бидраас дэшээгээ тийм. 40 дадлага туршлагатай 40 шавьтай шавнарын амжилт үзэж байгаа хүмүүс зөндөл байгаа л да. Тэрний хажууд бол би бол дөнгөж эхэлж байгаа хүүхэд тахгүй юу. Тэгэхээр анхны мэдрэмж ахгүй тэр. Тэгээ айгүй гоёсэн. Өөст амар уйлал нөгөө шавья өргөж мөргөөл медаль авцсан гэл тэр мэт. Тэгээ бас манай хажууд сормос идэг охин бас байдаг. Салонд маань гоо сайханчаар ажиллаж байгаа. Тэгээ манай нэг дүү байгаа. Тэгээ тэр маань сая битээр ингээ бас нэг ингээ өөртөө яваад сая ярьсан шүү дээ ингээ өөртөө яваад ингэнгүүт л хүүхдүүд бас дүүнараа дагуулж яваад ингээ чиглүүлэхээр бас болдгийм байна гэдгийг мэдэрсэн амар том баталгаа болсон. Тэгээ манай тэр сормосны охин маань бас мэрэгжлийн адилхан мэрэгжлийн биш ч гэсэндээ тийм ээ. Би одоо хумсны салбар энэ бол манай нөхөр бол шивэсний салбар ч гэдэг юм. Тэгтэл чал өөр сормосны салбар байгаа ш. Тэгтэл тодорхой хэмжээний мэрэгжил өөр ч гэсэндээ чиглүүлэг яг нэгтэй байгаа дэрнгуут л бас тэр хүүхдэд нөлөөлж байгаа байхгүй. Тэгээ манай дүү битэрийн итгэлийг алдаагүй. Сая явсан Азийн аваргаас. Нэр өстэй тэр чигтэн нэрэн шүү. Инх Эрдэнэ хандын Эрдэнэ туяа гэж Эрдэнэ хандын Эрдэнэ туяада баяр хүргье. Азийн аварга болсон. Тийм байна. Азийн аварга болсон. Тэгээд энэ мэдээллүүдийг нөгөө бид нар бас болгоно авчдаг. Тийм. Айгуу тийм нөгөө нэг сүулдэж аваад идэг гэх юм уу те. Айгуу тийм мундаг чадвартай одоо дорногоо өсчингоо тасалчдаг мундаг гэж ярьдаг те. Тэгсэн мөртлөө хин хаана юу хийгээ яагаад яваад байгааг одоо та хоёртой илүү ярилцчихэж л одоо илүү бас дэлгэрэнгүй мэдээлэл ер нь бол авж штэ. Тэгтэл одоо сормоос хүртэл одоо манай дорногоо бүр Азийн аврагтай болсон баг ч юм те. Тийм. Ер нь бол яг уу ер нь бол анхдагч. Жотхон тий анхдагч штэ Азийн аваргаас судлаа. Маш их боломж байна гэсэн үг. Тий. Тэгэхээр тэр хүүхдэд бол маш ирээдүй байна л гэсэн. За манай хоёртаас бас их ирээдүй байна гэж харж байгаа. Тэгээ өнөөдөр ди подкастын зочин болоод цаг зав зориулаар оролцож одоо зогсгон тий одоо ажиллаж эхэлсэн 7 жилийг ярина гэдэг бол одоо хонгор цул дээр ихэд өдөржин одоо дахтай цайгаа хуваагаас усан ч барахгүй төлөвлөгөөний хувьд одоо шивэс гэж ярих юм бол энэ шивэс ямар вэ энэ шивэс ямар түүхтэй вэ гэхэд л тий энэ түүх өөрөө үргэлжлэн. Гэхдээ нэг гэр бүлийн хоёр маань адилхан одоо энэ маш юм гайхалтай салбарт хүмүүст гоё мэдрэмж өгдөг, аз жаргалыг өгдөг те. Тэгээ өөртөө тэрүүгээрээ хөглөгддөг, тэрүүгээрээ амьдарч байгаа. Тэгээ хоббигоороо бас амьдарч байгаа те. Ийм сайхан гэр бүлийн төлөөлөл уурж ярилцсандаа их баяртай байна. Олон хүмүүс бас маш багч гисэн те тодорхой хэмжээний мэдээлэл авсан баг. Тэгээ дараагийнх нь одоо удахгүй болох гэж байгаа Европын аврах те.
шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье. Тэгээ богц дүүрэн ирэх байх. Тэгээд тэр амжилт хүсээд өнөөдрийнхээ ярилцлагыг дуусгая гэж бодож байна. Нөгөө сүүлийн үгээ хэлдэг шиг сүүлийн үгээ хэлэх боломжийг олгоё. Сүүлийн өгөө. Хин хамгийн юу хэлмээр байна те. Дүүкэн байна уу гэдэг. Талархал илэрхийлэх юм бол ер нь бол нэлээд хүмүүс байна тий. Той томшгүй штэ. Арга гэрт байна, ах トゥ хамаатансаа ээж аав тий. Найз нөхөд хайртай сайхан үйлчлүүлэгч нараа тий бит хоёроор одоо бахархдаг, бит хоёрт одоо ингээд итгэл найдвар хүлээлгдэг тийм хүмүүс зөндөө байна. Тэрний хажуугаар би бас нэг хүнийг онцлохгүй бол бас болохгүй юм шиг санагдаж байна. Одоо ер нь бол ингээд бит хоёрыг бас чиглүүлээд байгаа хүн байна дээр. Тэрийг бол инх туяа, Жамин Доржи инх туяа гэж хүн байгаа. Тий. Тэр хүнтэй ер нь бол зам мөр нийлснээс хойш одоо битэрийн өдийг хүртэл гаргаж байгаа амжилт боломжууд тий одоо өөрсдөө хөгжүүлж ингэж авч явж чадж байгаа зам мөрийн маань нээсэн хүн байхгүй юу? Ерөнхийдөө чиглүүлээд авч яваад ингэдэж шүү тэгдэж шүү. Яг ингээд одоо багш гэж ингэж гардаж за юм зааж өгөөгүй ч гэсэн Манай багийн ахлагч байхгүй. Одоо манай багийн ахлагч маань Та хоёрыг чиглүүлдэг хүн байна тий. Одоо тгий. Одоо энэ ард ирсэн ингүүл ингэн за та хоёрт ийм хэрэгтэй гэд ингээ явж байгаа хүн байгаа тулдаа өдөө зэрэгтэй явж байгаа шүү. Ментор байх штэ тий. Одоо энэ салбарын ментор бол маш их баярлж байгаа. Бит хоёр гítэлтгүү төдийгөө одоо өчнөө олон хүмүүсийг ингээд авч явж байгаа. Бүгдөө бас баярлж байгаа тий. Замыг нээж байгаа. Тэгээ бид нар ингээд зөндөө олон хүмүүс байна л да бидний ард. Тэгээ бид нар баг хамт олон болоод ингээ явдаг. Багийнхан ч бүгдээрээ танд баярлалаа шүү, хайртай шүү. Ирүүлээж урт наслаарай. Бид нартай олон жил харагдаарай. Тийм. За тэгэлгүй адилхан бах тий. Адилхан гэдэг шиг. За баярлалаа. Өнөөдрийн ди подкаст энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн манай зочноор Сураар салааны үүсгэн байгуулагч, тату артист, дүлгүүн төгөлдөр, за nail artist 2022 оны Brilliant World Cup буюу дэлхийн аваргын Grand Prix шагналт хонгорцол нар оролцлоо. Тэгээд өнөөдрийн бидний ярилцлагыг анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баярлалаа.